За сайн байцгаана уу. За өсөлтөө өмнөгөө хөтөлбөрийн хүрээнд Өмнөгөө аймгийн 70 дахь хотын зарагчийн ажил албаны хариуцдаг нийт эзэмшлийн ногоон байгууламжийн га талбайг 5 гагаар нэмэгдүүлэх зорилт тавиа ажиллаж байгаа байлээ. За үүнтэй холбоотойгоор 4 улирлын хүлэмжинд ургуулдаг 50 мянган ширхэг бортогтой цэцгийг нийт эзэмшлийн талбайд шилжүүлэн тарих түүнийг тарих цэцгийн мандлын сав болон мөн энэ услахааны 3 автомашиныг авч услахааг сайжруулан ажиллаж байна. Мөн дээр нь нийт эзэмшлийн зүлэг цэцэг тарихад зайлшгүй боловсон хүч шаардлагатай байдаг учраас гэрээтэр 20 иргэнийг ажилуулж байна. Гэрээ байгуулан ажилуулж байна. Ингээд гэрээт 20 иргэн маань зуны 5-6 сарын хугацаатай ажиллана. За өнөөдрийн байдлаар ихэд цэнгэлдэхийн наадмын зүлгийг 2 сарын хугацаанд тарьж ургуулсан байна. Мөн энэ төрийн банкны урдуур, худалдааны төвийн уулзуур ойролцоо гэх мэтчлэн газруудыг зурвасуудыг бүрэн зөвлөжүүлсэн байна. Мөн энэ төв саадан дотроо мөн 2000 ширхэг хайлаас модыг сэрэг газрууданд тарилаа. Мөн шилмүст модыг гэр бүлийн мод тарих өдөр гэж хамтдагын зохион байгуулж 200 ширхэг шилмүст модыг тарьсан. За мөн дээр нь нийт эзэмшлийн талбайг модон шон бий болгож мөн зүлэг тарьж тэнцэнээс олон нас цэцэг мөн гоёлын цэцгүүдийг тарьж ургуулж байна. За мөн нийт эзэмшлийн талбайд цэцгийн мандлуудыг хэлбэр дүрс сайтай гоё дизайнтай хэлбэр дүрсүүдийг дүрс сайтай цэцгүүдийг бол байршуулж тавьж байна. Тэн дээр нь гоёлын олон нас цэцгээ тарьж байна. Мөн морь орой явах замын гэрлийн шонгийг чимэглэж дүүжилдэг цэцгийг бас тарьж тэнд дүүжилж тарьж ургуулсан. За мөн төв сааданд энэ явган үний террасан замын хажуугаар голтур буюу гоёлын модыг 5 метрийн зайтай тарьж байна. Хажуугаар нь бас паркинг сарнааг оруулж тарьж байгаа. За мөн ногоон байгууламжийн хүрээнд 5 га нэмэгдүүлэх ажлын хүрээнд төв саадаа бороожуулах системтэй болгох гэж байгаа. За мөн нисэх рүү явж байгаа 3 саяхан нисэх онгоцны буудлын руу явж байгаа замын хөвөндөх модын хашааг сайжруулах ажил ингээд бүх ногоон байгууламжийн ажил шат тараатаагаар гүйцэтгэлгээ явж байна. Ногоон байгууламжийн нийт эзэмшлийн талбайд ургуулж байгаа бүх модыг хэлбэр дүрсэнд оруулах, хэлбэржүүлэх, мөн аж ахуй нэгжийн гаднах модонд бас анхаарал тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мөн техник багжаар хангах, мөн шаардлагатайг бол хамтарч танал тайралтыг хамтарч хийгээ явж байна. За тэгээд нийт хүлэмжинд 50 мянган ширхэг бортогтой цэцгийг өрсөлдүүлсэн. Түүнийг нийт эзэмшлийн талбайд мөн бортогтой цэцгийн мандалтай болон мандалгүй савд барьж тарьж ургуулж байгаа байлаа. Тэгээд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах энэ үйлсэд хамтран зүтгэж ажилласан ажлынхаа хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд нийт иргэд маань энэ 70 задгийнхаа ногоон байгууламжийг арчлан хамгаалах үйлсэд хамтарч ажиллахыг уриалж байна. За баярлалаа.